За багш нар маань хичээлийн бүлэг сэдвээ оруулахдаа хичээл хэсэг рүү орон хичээлийн сэдв хэсэг дээрээ дарна. За тухайн багшийн заадаг нийт бүх ангийн хичээлүүд маань харагдана. Тэгэхээр хэрвээ багш нар маань science систем дээр бүлэг сэдвээ оруулсан тохиолдолд science-аас сэдвүүд татах гэсэн хэсэг дээр даран бүлэг сэдвээ амжилт систем рүү татан оруулах боломжтой. За хэрвээ science дээр бүлэг сэдвээ оруулаагүй амжилт дээр шинээр оруулнаа. За аль эсвэл өнгөрсөн жилийн бүлэг сэдв маань өөрчлөгдсөн энийгээ засах шаардлагатай гэвэл тухайн хичээл рүү орон засварлах горимжит хэсэг дээр дараа өнгөрсөн жилийн оруулсан бүлэг сэдвийг засах шаардлагатай тохиолдолд бүлэг сэдв дээр засах гэсэн хэсэг дээр даран нэрийг өөрчлөх боломжтой. За нэрийг өөрчилсөний дараа хичээл нэмэх гэсэн хэсэг дээр даран тухайн зассан бүлэг сэдвээ оруулаад шинээр гарчгаа оруулж өгнө гэсэн. За гарцгаа оруулаад тухайн хичээл дээр видео болон аудио битээ татаж байдлаар оруулж өгөх боломжтой. Мөн текст хэлбэрээр бичээд нэмэх гэсэн хэсэг дээр дарснаар тухайн бүлэг сэдв маань амжилттай үүснэ гэсэн үг. За үүссэн бүлэг сэдв маань энэ хэсэгт харагдана. За хэрвээ бүр шинээр нэмэх тохиолдолд бүлэг нэмэх гэдэг дээрээ даран за тухайн шинэ бүлгийнхаа нэрийг өгнө. Оруулах гэсэн хэсэг дээр даран оруулнаа. За бүлэг сэдвээ дэлгэцийн баруун дээд тал бүлгээ сонгож өгнө. За оруулж өгсөн шинэ бүлгээ оруулсан. За тухайн бүлэгтээ гарчгаа өгнө. За гарчгаа өгсөний дараа видео болон аудио PDF татаж байдлаар мөн адил оруулаад нэмэх гэсэн хэсэг дээр дарснаар за бүлэг сэдв маань амжилттай үүснэ гэсэн. За сэдв оруулахдаа сэдв гэсэн хэсэг дээр даран татас руугаа ороод файл байршуулах хэсэг дээр даран тухайн оруулах хичээлээ оруулж өгнө. За хичээл орсны дараа тухайн хичээл дээрээ даран хадгалах гэсэн хэсэг дээр дарснаар татас маань амжилттай системд орно. За үүнийг хадгалах гэсэн хэсэг дээр дарснаар багш нар маань хичээлийн журнал гэсэн хэсэг дээр тэмдэглэлийнхаа бүлэг сэдвийг оруулах боломжтой. Мөн энэ хэсэг дээр хичээлээ оруулж өгснөөр сурагч нар маань гар утасны аппликейшнаараа багшийн оруулж өгсөн хичээлийг үзэх боломжтой. Мөн эцэг их маань мөн адил гар утасны аппликейшнаараа тухайн бүлэг сэдв буюу хичээлийг үзэх боломжтой.